Та бүхнийг чин сэтгэлээсээ тавтай мөрөлхийг урьж өрөөж барина. Манай могмын сүм нянжсэн зурн 72-нд маяхан сүмээс ихсэн түүхтэй. Энэхүү Шинжон дунд 54 жилийн түүхийг бүтээхдээ үйлчлэлээр Бурханыг хайрлаж хуваалцсанаар хөршөө хайрлахыг хэрэгжүүлж ирсэнсэн билээ. Энэ орон нутгата 54 жилийн турш манай сүм эрүүл саруул өсөж томорсоор ирсэн юм. Манай сүм бол Солонгосын Есүсийн шашны ахлагчдын нэгэн холбоонд хавьяалагддаг сүм юм. Ийм нэгэн уг байдаг та. Амьдралын төөрөгдөл Есүс Христтэй үзэхэд дуустал бол итгэл бишрэлийн төөрөгдөл сайн сүмтэй учрахад төгсдөг. Манай могмын сүм шин алсан хараа руу тэмүүлж зүглээдэг сүм, босгон байгуурдаг сүм, илгээдэг сүм байх үүргээ биелүүлж байна. Хэрв та бүхэн могмын сүмд хүрэлцэн ирвэл бид та бүхнийг ухтан авахд бэлэн байна. Хамтдаа итгэлийн замаар алхаж, үнэнийг чин сэтгэлээсээ хүсэмжлэн, Есүс Христтэй биечлэн уулзахыг хүсэж буй та бүхнийг чин сэтгэлээсээ урьж байна. Итгэл бишрэл болон амьдралын төөрөгдлөө эцэсэж, шин бөгөөд үзэсгэлэнтэй эхлэлийг тавих тийм л өдөр болоосай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөргөлөөр дамжуулан, мөн сургаал болон гэрчлэлээр дамжуулан Есүс Христтэй биечлэн уулзаж, та бүхэн манай могмын сүмийн бүх итгэгчидтэй хамт итгэлийн саяхан аяллаа эхлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхнийг чин сэтгэлээсээ тавтай мөрөлхийг урьж өрөөж байна. Та бүхнийг чин сэтгэлээсээ тавтай мөрөлхийг урьж өрөөж барина. Манай могмын сүм нянжсэн зурн 72-нд маяхан сүмээс ихсэн түүхтэй. Энэхүү Шинжон дунд 54 жилийн түүхийг бүтээхдээ үйлчлэлээр Бурханыг хайрлаж хуваалцсанаар хөршөө хайрлахыг хэрэгжүүлж ирсэнсэн билээ. Энэ орон нутгата 54 жилийн турш манай сүм эрүүл саруул өсөж томорсоор ирсэн юм. Манай сүм бол Солонгосын Есүсийн шашны ахлагчдын нэгэн холбоонд хавьяалагддаг сүм юм. Ийм нэгэн уг байдаг та. Амьдралын төөрөгдөл Есүс Христтэй үзэхэд дуустал бол итгэл бишрэлийн төөрөгдөл сайн сүмтэй учрахад төгсдөг. Манай могмын сүм шин алсан хараа руу тэмүүлж зүглээдэг сүм, босгон байгуурдаг сүм, илгээдэг сүм байх үүргээ биелүүлж байна. Хэрв та бүхэн могмын сүмд хүрэлцэн ирвэл бид та бүхнийг ухтан авахд бэлэн байна. Хамтдаа итгэлийн замаар алхаж, үнэнийг чин сэтгэлээсээ хүсэмжлэн, Есүс Христтэй биечлэн уулзахыг хүсэж буй та бүхнийг чин сэтгэлээсээ урьж байна. Итгэл бишрэл болон амьдралын төөрөгдлөө эцэсэж, шин бөгөөд үзэсгэлэнтэй эхлэлийг тавих тийм л өдөр болоосай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөргөлөөр дамжуулан, мөн сургаал болон гэрчлэлээр дамжуулан Есүс Христтэй биечлэн уулзаж, та бүхэн манай могмын сүмийн бүх итгэгчидтэй хамт итгэлийн саяхан аяллаа эхлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхнийг чин сэтгэлээсээ тавтай мөрөлхийг урьж өрөөж байна.